өрөөдөрөө мистик хүүхара дуулаарай энд тэндгүй инээд бяхаж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайрлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадан тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаалт усыг ихмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон эцэг найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрэг хатан нэстэггүй нааш ирж юм боо шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын ихчий тийм байна ямар гоё юм бэ Сайн хүүхдүүдээ Мөнхийн хотын нэвтрүүлгийн урал хороо эхэлж байна. Өнөөдөр одоош биднэрт сонирхолтой зөв зааж өгнө. Гэтэ юу гэдэг хандаа хэлээгүй. Харин надаар ийм цаас бэлдүүлсэн. Багш ийм цаас юу юм бэ? Хоёулаа хамтдаа ханын чимэглэл хий. Ханын чимэглэлөө. Тэгвэл би ханын чимэглэл хийгээд өрөөндөө тавьж олно гэсэн үг үү? Аха, болно. Тэгвэл манай үзэгч найзууд маань ч гэсэндээ өрөөндөө өөрийнхөө өрөөний ханыг гэрийнхаа ханыг чимэглэж болох юм байна шүү дээ, тийм ээ? За би дандаа ер нь дөрвөлжин ийм цаасаар заадаг те. Тэнгүүд өнөөдөр болохоор сая шүүдэрхэн маань өргөсөн тийм үү? Тал цаас байгааз арай тэгшин зүгт. Тэгэхээр бүгдээрээ ийм цаасаа хуваагаад, голоор нь хуваагаад 10 ширхэг, 5 ширхэг цаас хэрэгтэй. Голоор нь хуваахаар 5 болчих шүү дээ. Тэгэхээр 3 цаас байхад 3 цаасыг голоор нь хуваахад болох юм байна. Нэг тал цаас илүү үлднэ гэсэн үг юм байна, тийм ээ? За тэгвэл хүүхдүүд маань ингээд цаасаа бэлтгэх хэрэгтэй. Дөрвөлжин цаасаа голоор нь хуваагаад яг ийм хэмжээтэй 5 ширхэг цаас байхад хийж болох нэ гэсэн үг өнөөдрийн урланг. За хийх гэж байгаа зүйлээ харуулъя тэхөө. За тэгье. За би нэгийг хийгээд ирсэн байна. Энэ байна. За Үнэхээр гоё харагдаж байна багш. Цасан ширхэгтэй адилхан юм байна. бас их амархан шүү. Тийм үү? Тэгвэл хүүхдүүд маань маш амархан аргаар гэрээ гоё чимгэж болох нь шүү дээ, тийм ээ? Аха. За хойтлыг харуул юм байна. Та гоё харагдаж байна. Уртлаас харуул энэ байна. Айлаа талаас нь ч харуулад наачиж болох юм байна шүү дээ, тий? За энийг хийх амархан арга зааж өгье тэхүү. За тэгье. За Би бас сурмаар. Цаасаа голоор нь нуглаад хуваагаад хэдэн ширхэг вүлээ? 5 ширхэг. За өөртөө бас өнгөө сонгож болох нэ. Ямар ч өнгөөр хийж болно. Надад болох өөртөө дуртай өнгийг сонгоод. Улаан ягаан цэгэр өнгө байгаа гэхээр миний яг энэ 3 өнгөтэй чимэглэл олно гэсэн үг тийм ээ? За надаа бас би бас тэгвэл 4 өнгөөр 3 өнгөөр адилхан хийцгээе. За нэг цаасаа барих уу? Хуваасан цаасаа барья. Энэ цаасаа яах вэ гэхээр хэвтүүлж бариад бид нарт харах юм бол энэ өнцөг энэ доод үзүүр хоёр байгаа шүү дээ тий. Энэ үзүүрээ нөгөө талаа энэ үзүүр байгаа шүү дээ тий. Үзүүрээ энэ хоёрынхоо гол хавцаа авчираад Далийн нуглана гэсэн үг үү? Тийм далийн нуглаараа. За ингэ нугалчих. Ингээ харах юм уу? Ингээ харах юм уу? Ямар ч байсан юм 3 үзүүр гарч ирж байгааз. Тийм ээ. Болж гинөө. Болж байна. Энэ зөв багш. Зүг байна. За тэгвэл хүүхдүүд та бүхэн ч гэсэндээ адилхан яг энэ цаасаа хэдэн ширхэг цаас нуглах ёстой вэ? 5-ыг хуваах нь 2, биш 10-ыг хуваах нь 2. Биш ээ 5 цаас шүү дээ. Тэгээд 10-ыг хуваах нь 2 гэхээр чинь 5 цаас болж байгаа юм дээ. За тийм байна. Шүүдрхэн маань арай өөр утгаар хэлсэн юм уу? Ойлгодгүй нөгөөт нь. За одоо тэгвэл 5 ширхэг цаасаа бүгдээрээ ингээрэй. Яг саяны хийсэн те. За хоолой хийх үү? Тавуулангийн яг саяны шиг нуглана гэсэн үг тийм ээ? Тавуулангийн саяны шиг ингэ нуглаад байгаа гэсэн үг. Өөрөөсөө өнгөө сонгоод нуглаад байна гэсэн үг. Багш та бас гэрээ энэ мэдчлэн маш гоё юмар чимгэлдэг байх та тийм ээ? Одоохондоо бас чимгэлэг байгаа. Гэтэ ажлынхаа нэг ханыг бас цаасаар зөндөө юм хийж чимгэлсэн шүү дээ. Бас их сонирхолтой байсан шүү. Та 90 жилийн цагаараа дандаа цаасаар юм ийдэг үү? Зарим үед ер нь цаасаар юм хийх дуртай, зарим үед бас өөр зүйл хийдэг.
Магадгүй том хүмүүс болохоор ажил ихтэй байдаг бах та тийм ээ. Билгүй яах вэ? Ажилч их үедээ бас зөндөө завгүй байна уу? Миний 1 2 3 4 би болохоор бүр өмнө орлого өрөөгөр хийжсэн удаа заримыг нь би хойл цалаад тэгээ заримдаа би найзуудаа зааж өгдөг. Тэгээд бас гэрээ чимгэлдэг. Өрөөндөө тавьдаг. Тавиур дээрээ тавьдаг. Хичээлдээ авч явж багтаа үзүүлдэг. Манай найзууд ч гэсэн нэгдэг хаа. Заримдаа бас хийсэн зүйлээ найзуудаа бас бэлгэлсэн шүү дээ. Би бас. Тийм тий. Манай нэстэг хүүгийн таны зааж өгвөл манай нэстэг хүүгийн хийсэн юмнууд миний ширээн дээр байдаг шүү дээ. Тийм үү. За тэгвэл 5 ширхгийг нуглаад энэ хараа одоо би наагаагүй ч гэсэндээ ингээд дээрээс нь тавихад ингээд бэлэн болчихчихна гэсэн. Нэгийг нь дээрээс нь тавиа явчих юм уу тий? Окей. Зүг Гарч ийн үү? Арай биш байна тий. За тэгвэл одоо зааж өгье. Яг ингэж нугалсан байсан тийм үү? Миний 2 өөр нугалагдчихжээ. Тийм байна тий. Нэг тал руугаа нугалнаа гэсэн хүүхдүүд ч гэсэн тэгвэл яг цаасаа ингэж бариад дээд тал руу нугалсан бол нөгөө талаа бас ингэж нугалж болохгүй байх нь шүү дээ. Тийм юм байна. Яг нэг чигтээ. Бүх цаасаа нэг зүг рүүгээ нугалнаа гэсэн үг. Тэгээд хамгийн ихний цаасаан дээрээ жоохон юм зай үлдээгээд үзүүр дээр нь жоохон зай үлдээн яагаад тэгэхээр хамгийн сүүлийнхтэйг нуглах учраас тэгээ ингээд наагаад явна. Миний 4 цаасахгүй бас жоохон зайтай нааш шүү. Миний 4 цаас дөрүүлээ нэг тал руугаа харин энэ цаас маань буруу тал руугаа нугалдаг тийм болохоор би нэг цаасаа насаад нугалах юм уу? Ингээд нугалчихё. За тэг. За тэгвэл хоёулаа одоо цавуугаа түрхэд цавуу бас их баг орно. Жохон түрхэхэд л энэ маань өөрөө хоорондоо наалтчдаг. За хүүхдүүд хараарай. Цавуугаа дүрхсэн дээрээс нь цаасаа тавилаа. Хяд дараагийнхыгаа яг ингээл яваад байна. Цавуугаа дүрхлээ. Дараагийн цаасаа тавилаа. 1 2 3 4. Тэгэхээр одоо хамгийн сүүлийн цаасаа цавууднаа гэсэн үг. Ингэхээр хамгийн сүүлийнхээ цаасыг одоо цавуудахтаа яах вэ гэхээр энэ дээрээ цавуугаа түрхэд энэ дээрээ цавуугаа түрхэд нэгээ дээш нь сөхөөд нааж өгнө. Нэгээ сөхөөд ингэж байсан тийм үү? Энэ дээр одоо цавуу түрхлээ. Дээш нь сөхөөд яг адилхан нааж өгнө гэсэн үг. Ингээд бэлэн боллоо тийм үү? Их энгийн байгаа зү тэ? Тийм байна. Их амархан байна. Манай бүр жижигхэн багчууд маань, жижигхэн үзэгч найзууд маань хүртэл амархан хийж чадхаар юм байна шүү. Харин тийм байна тэ. Миний бэлэн басан. Тэгш өнцөг цаасыг нуглаад энэ хөө ханы чимэглийг хийж болох нэ. Тэгээд өнгөө сонгоод яг үн шиг хослуулж хийж болох нь бас өөр өнгөөр хийж болох нь тэ. Бас нэг өнгөөр хийж болно. Энэ аль хүүхдүүдийн маань сонголт. Тэгээд өвөн дээр өөрөөсөө хүсвэл чимэглэл бас зураад, наагаад, юм бичээд хийж бас болох нэ. Багшаа, энэ одоо ийм байгаа цаасыгаа ингээд гаргаж ид энэ чинь ямаа биччихэд ингээд тавьчих болох юм байна шүү, тийм ээ? Манай нэстэггүй их мөрөөдөх дуртай юм чинь би нэстэггүй дэнэ өгөхдөө чи энэ дээрээ мөрөөдлөө бичих гэж хэлнэ. Тэгээд нэстэггүй маань энийг ингээ харахаараа ингэж хараад мөрөөдлөө харах бах. Миний энэ маань сайн наадаг юм шиг байна. Тэгэлгүй яг цавуугаа сайн дүрхээд яа энэ чинь зүрх гэсэн үг те? Мөрөөдөл хүнд байгаа мөрөөдөл маань ганцхан байж болохгүй шүү дээ. Олон байсан ч болно. Олон жижиг мөрөөдлүүд маань сүүлдээ бас том мөрөөдөл бас болдог те. Тийм. Тэгэхээр энийг олон цасаар хийвэл бүр олон болох бах та тийм ээ, том болох бах та тий. Тийм хүүхдүүд өөрсдөө хүсвэл хоёулаа бол 5 цасаар хийсэн тийм үү? Хүүхдүүд хүсвэл бүр ингээ шахаад бүр олон цасаар бас хийж болно.
Найзуудаа та нарыг бүгдийг чинь ийм гоё зүйлс хийж сурсан гэж итгэж байна. Тэгээд гэртээ байгаа өөр хин нэгэндээ бас найзуудаа сураагүй байгаа олон хүмүүс зааж өгөөрэй. Ингээд өнөөдрийн мөнхийн хатгах нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн дугаараар надад уулзцгаая. Харанхуйч гэрэл дээрээ хааны хүүхдүүдээ баяртай. Баяртай.